Сайн бацгаана уу. Намайг Бишигдлаа гэдэг. Би Өмнө аймгийн Сэврээ сумын харьяатан одоо тэгээд Сонгон нархан дүүргийн 24 дугаар хороонд 12 жил хашин сууд амьдарч байна. Тэгээд дарсэдлийг яг өмнө нь яг нэг хобби маягаар бас нэг ганц нэг хийдэг байсан. Тэгээд яг ковидын жилээс хойш үндсэн ажиллаа болгоод ковидоос хойш 19 оноос хойш яг тогтмол хийгээ явж байна. Би ч өөр бас барилддаг. Манай хөргөн бас барилддаг байхгүй юу. Тэгээд манай хөргөнийг Сонгон нархны дууш төмөр гэдэг сумын зам байгаа. Тэр маань бас ер нь гарын дэвтэй залуу байгаа. Бас яг арс хийдэл ийм ширэн бүсмэс хийдэг байхгүй юу. Тэгээд надад санал болгоод надад бас олон жил хийгээч гэдэг санал болгож ирсэн юм аа. Би ч бас нэг өөр бас нэг янз янз юм хийж явсаар хагаад яг ковидоос хойшлог тогтмол хийгээл яг хөргөнийхээ яг дэмжлэгтэй ирэх юм уу. Тэгэл яг ажиллаа болгоод хийгээ явж байгаа шүү дээ. Анх нэг тоног төхөөрөмж байхгүй яг гараар хийсэн. Яг handmade. Тэгээд тэр чи та хамгийн яг ковидор чи гэртээ юу ч хийхгүй байж байхдаа нэгээд баг нэг эхний цүнх баг 10 хоног хийсэн баха. Тэгээд хийж дуусаад зар ороолсон чи яг манай нэг нутгаа ах авдээ. Тэгэл урам ороод болох юм байна гээл тэгэл дахиад өргөжлүүлээл хийгээл яасан. Яг анх хийж байгаа юм уу чи одоо бодоход бол их л барлагал юм болсон юм шиг. Анхны захиалагч нар манай одоо дахиж үйлчлүүлээд төсөөлийнх нь гоё болсон байна гэл одоо явж байгаа шүү дээ. Тийм ээ. Анх чинь гараар хийж байгаа тэгээд бас нэг тоног төхөөрөмжтэй болоод оёдлын машинтай болоод тэгээд бүтээмж нь өндөр болоод одоо нэг цүнхийг гараар 10 хоног хийдэг гэсэн бол сүүлдээ нэг оёдлын машинтай болоод 2-3 хоногт хийдэг болсон. Одоо ч өдөрт 2-3-ыг бараг зарим шахуу нөгөө бас нэг хүн тэний хийх юм бол 2-3-ыг гаргачихдээ. Ганцаараа явал өдөрт нэг цүнхийг бол гаргachна. Нэр төрөл гэх юм бол одоо төрлөөр юм хийж байна. Яг би чинь бөхчүүдэд дагансан аль болох спорт аяллаа тийм том спорт цүнх хийдэг байхгүй нэ бөхчүүдэд нэрвэлээд одоо ч юм уу би ч өмнө гой болохоор өмнө гойхон бөхчүүдийг ер нь цүнхээр хангачаад одоо бусад аймаг руу халиал явчих шүү дээ. Нэр төрөл гэх юм бол бас жижиг бүтээгдэхүүн зөндөө хийж гинөө. Нэг ч бас давуу тал нь юу хүний захиалгаар бас хийдэг. Бас бэлэн бүтээгдэхүүн гаргана бас захиалгаар хийн. Түүхийд за янз бүр байна. Нэг хүний захиалгач яг захиалгаар болохоор бас нэг хүмүүс чинь нэг өнгө заачдаг болохоор гадаадаас орж ирсэн бас арьс авж байна. Нэг бол бас дотоодынхаа Монголынхаа үйлдвэрүүдийн арьсыг хэрэгжилж байна. Монголын аль болох тэгэл нөгөө дотоод үйлдвэрлэл болохоор аль болох Монголынхаа үйлдвэрээс арьсаар л хийх бодож байна. За ер нь фитнес нэг яг том биш нэг дундаа хэмжээтэй жижиг төрхөн цонхол арай эрэлт хэрэгтэй гэдэг. Нөгөө нэг бөхчүүд ихгүй бас нэг фитнес явдаг. Одоо ч хүн болгон эрүүл мэндэ бодоод нөгөө фитнесээр спорт тоглоомоор хичээл хийх сонирхолтой болцсон. Тийм болохоор нэг дундын нэг фитнес дүүрдэг тийм жижиг цонхол арай илүү эрэлт хэрэгцээтэй борлуулалт сайтай байдаг шүү дээ. Сүүлд нэг яг том цонх гаргасан юм аа. Одоо нэг арай үнэтэй бүр яг нэг том бөхчүүд барихаар өмнө нь хийжсэн цонхнууд манаас нэг том бөхчүүд авахд арай жижигдээд байсан. Тэгээд тэр сүүлд гаргасан том цонхол маань арай хамгийн том бүтээл гэх юм уу. Тэг манайх чинь ихэр буян гэдэг пэйж аягтай байхгүй нэг манай брэнд маань цонх маань ихэр буян гэсэн. Үүтэй манайх чинь бас нэг ихэр буян гэдэг нь болохоор би ч нэг ихэр хөвгтүүдтэй 2-2-ороо эхний 2 хөвгт маань 2-2-оор ихэр байгаа. Тэгээд дараа нь дахиад нэгээр хөвгтүүд гараад тэгээд 6 охинтой манайх чинь. Тэгээд тэрэндээ хөвгтүүдтэй түшиглээд ихэр буян гэдэг пэйж аяг нээсэн явж байгаа. Гэхдээ сая нэг сургалтанд суугаад брэнд гэдэг чинь бас нэг юу юм блий. Богинохон нэртэй тэгээ хэрэглэгчтэй наалдах байсан бүтээгдэхүүн тохирсон тийм нэр байх хэрэгтэй гэдэг. Танай нэр чинь болохоор яг өөртөө зориулсан нэр байна гэдэг. Тэгээд бас нэг тиймэрхүү нэрээ өөрчлөхөр болчихсон явж байгаа. Тэгээд энэ жилээс үзэсгэлэн худалдаанд орж эхэлж байна. Жижигхэн одоо төрөвч, картнигэр, төлхөөрөө осор гэх юм. Одоо соёл төв дээр бас нэг үзэсгэлэн худалдаанд ороод энэ тачигийн бас нэг 2 дахь гортоос үзэсгэлэн худалдаанд бас самрагдаа явж байна. Манайх чинь дэмжлэг авсан шүү дээ. Юунаас хөдөлмөр халамжаас нэг бизнес жижиг дунд бизнес эрхлэгч нарт нэг хүүг үзээл өгд юм лээ. Тэрэнд хамрагдаад бас нэг тоног төхөөрөмж аваад
тоног төхөөрөмжийн хувьд манайх хангалттай тоног төхөөрөмжтэй болчихвол явчихна. Миний хувьд л одоо handmade одоо гар ажиллагаа жоох ихтэй болохоор бас нэг жоохон. Гэтэ манайх бол яг Монгол зарагдж байгаа арсан бүтээгдэхүүнүүдээс баг хамгийн хямдлага баг. Дэлхийн бүтээгдэхүүнүүд ч одоо тэгэл юугаар үйлдвэрээс аргаар хурдан гардаг болохоор арай хямдхан байд юм бол гэж байна. Яг 100% гар аргаар хийх оёдлын машинаар оёхч бас өөр шүү дээ. Гараар ч одоо утас нь өөр, одоо оёж байгаа утас нь өөр. Тэгэл ер нь гар ажиллагаа ч ажиллагаанаас хамаарад хугацаанаас хамаарал үнэтэй гардаг. Яг нэг өөрийн гэсэн нэг үйлдвэртэй болоод ажил олгогч болоод явъя гэж бодоод тах шүү дээ. Манайх чинь гоё газар байрлал сайтай нэг газартай болцоо. Одоо энэ дээр нэг сайхан үйлдвэртэй болъё гэж бодож явчихна. Би чи бас энэ нэг арсын эдлэр бас сургагч багш гэдэг нэг бас нэг сургалтанд томрогдоо тийм нэг юутай болцоо. Бас ганц нэг шавтай болсон. Тэгэл яг нэг олон нийтийн бооны захиалга орж ирэх юм бол бас нэг шавнараа дуудаад бас тэднэртэй бас тодорхой хэмжээний цалин өгөх ажиллалаа явдаг. Тэгээ ер нь бол одоо монголчууд нэг үеийн бодвол бас арсын эдлийг их сонирхдаг болчихлоо. Тэгээ Монголд ч бас арсын эдлэл хийдэг хүмүүс их олон болж байгаа шүү. Тэрнээсээ дайлуулах чанартай мөртлөг өмнөний боломжийн тийм бүтээгдэхүүнийг гаргахыг их зорж байгаа. Одоо тэгээд цагаан сар болох гэж байна. Манай бүтээгдэхүүнийг бас сонгоод сүүлд бас гоё шинэ юунууд гаргасан. Цагаан сарын жижиг цөөнхөхөөс илүүгээр өмнө боломжийн тийм жижиг бүтээлүүд одоо зөндөө загваруудаас зөндөө юм гаргасан. Тэгээд хариулагчтай цагаан сарын бэлгийг манай бүтээгдэхүүнийг сонгож аваарай гэж хүсэж байна.